Сайн байцгаана өрх юм үзэгчтэй цагдаагийн байгууллагаас эрхлэн явуулдаг Хүүхдээ ойлгоё подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт одоо комедиан Сотхүү одоо бидний урилгаар оролцож байна. Хүрэлцэн ирсэн надад маш их баярлалаа. Баярлалаа. Танашлаач гэсэн шалц оролцож байгаад баярлалаа. Таныхаас энэ жил хийх бас их туслах гэж бодоод байдаг. Яг тэгээ одоо яжсэн чинь бас та нарын заа. Баяр хүүхдээ ойлгоё гэдэг энэ зүйл дээр ярилцъя гэдэг. Тутаа нарахгүй гоё. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ митингийн дээрлэхэл хүүхд залуучуудын үерхэл нөхөрлөл таныг одоо хүүхд байж хахад ямар байв? Одоо байхад одоо тэр асуудал одоо харьцуулаад ингэж боддог шүү дээ. Түн чи ер нь бодоод авах хэрэгтэй хүн аюу хэм боддог юм шиг байна тэгээ тэр талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За миний хүүхд нас гэх юм бол одоо би чи угаасаа л яг мөн хараал 3-4 дэх хараал их тэгээд хүүхдээ дандаа л одоо ингэж төв замын хоошоогоо мөн скол урагшаага нүгэ ерөөсө тэр хавьяас олддггүй тийм байлсэн. Ер нь бол дээрлэхэлт гэдэг бол байсан. Тэгээд нэг манай дээд үйч байдаг гэсэн. Бид чинь нөгөө нэг үзэж харсан юм одоо ингээд л зүйл юм байна гэж бодлоо. Одоо жишээлбэл ингэжсэн шүү дээ. Манай бас нэг хаяа ууд тэгэл хичээл дээр очиж сууж байгаа манай ангийн нэг хүүхд өнгөрсөн байсан тийм чи яасан гэх вау согтой надад ч гэсэн байдаг асуудал нөгөө хүүхд ч гэсэн байж байгаа айгуулаг ойлгож байгаа хөх тийм за тийм юм болж тийм гэт энэ юу гэх юм байдаг л зүйл гэж бодоод одоо өссөн гэх юм уу байдаг л зүйл тийм хаяа орж ич нэг юм тийм ээж тэгэл тэгэл цаашаа яваад дээд ангийнхан мангийнхан чи ингээл тэгээд нөгөө нэг манай сургуулиар 3 тамир гэдэг нөгөө нэг яг нөгөөгийн арталт гэдэг. Тэр хавар чинь эдрийг их нөгөө дээрэмдэх гэж оролддог байлаа. Тэгээд яадаг чинь нөгөө ганц хавийн сургууль тэр дондоо байдаг ганц хавийн сургууль. Бидний айгүй дээрэмдүүлдэг байсан хөөе. Байсгээл орцроо тэгээд сүүл рүүгээ нөгөө арганд суралцчихдаг байсан. Одоо за нааг орц руу авч орвол би ингэн ч юм тий. За нааг нэгжий гэвэл би ингэн мөнгө өндөө нуундаач юм тий. Хэвээ жинхэнэ салтаандаа хийдэг болол салтаал хийж үг гарсан юм болоо та гэдэг. Тэгээд одоо нэг удаа бүр манай найз ингэжсэн гэж байна. Орц руу оруулаад дөнгөж гар утсан Nokia ингээд барьсан явжсэн чинь Nokia ингээд 8 давхарт гаргаад ч илүү. Ахан тэр хаалгыг төгшөөд худлаа нэрилж байгаа хөөхтэй баяраа гэд хүүхэд дуудаад өгч хахтаа гэд. Ахан ээж аав нь намайг харуул уурлан чамаар буудал. Яг бодох гал очих. Нааш та байж гитгэлээ гэрийн орцроо дахиад залгаад хахт уцаа өгч байгаа чи. Тэгээд хүүхдийг яг зодог цахихоосоо илүү дахин угааж байгаа байхгүй тий. Бас нэг жоох ээлтэй дээр юм. Сэтгэл зүйд ээлтэй дээр юм. Тэгсэн чи уцыг аваад яг ингэ ярьж байгаа бол захын авч чадахгүй шүү дээ. Тэгээд маань очиод ингэ тогшоод хаалгыг онгоолгосон чинь тийм юм байхгүй гээд тэргээ авсан чинь өдлөөд нь суугаад ингэ зин авдаашаа бууж исэн гэж байна. Тэгээ манай тэр найз тэр тухайд яаж сэтгсэн хэр чинь өөр нэг одоо муухай энэ хүүхдүүд одоо хийхдээ тэгэж болохгүй ш. Манай үед дээр үе орс лээд ингэчлэр гацчдаг байсан. Жохон ингэчлээ. Нэгнийгээ тэгэж нөгөө нэг шогтдаг гэх юм уу найз нар. Тэс нөгөө нэг дээрэмчний чинь шууд лифтэн дотор ингэж гацаагаад пүүзий тайлж ингэж хавчуулаад буцаж нөгөө хаалгаа очиж тогшоод сайн намайг ингэж хутлаараад ингэчлээ ахаа та цагтаа дуудаад өгөөч гээд тэгээд нөгөө нэг холгаачиг лифтэнд гацааж байгаа цагтаа хурж ирээд тэгээд гар буцаад цагтаа барьж өгөөд буцаад гэсэн. Тэгэхээр одоо энийг яагаад ярьж байгаа гэхээр бид чинь нөгөө нэг энэ хороо ертөнцид нөгөө нэг дархлаа вирус 2 гэдэг чи одоо хулгай цагтаа 2 гэсэн үг шүү дээ. Дархлаа вирус 2 үүссэн цагаас ахвал нөгөө нэг нэгнийхээ дээр гах гэж ингэж үргэлж мөх тэмцэлцээр байгаа гэдэг. Хулгай цагтаа юм санаа ингээд нөгөө нэг нэгнийхээ бас дээр гах гэж тэмцэлцээр байгаа. Бид нар хүртэл бүр ингээд ийм дархлаатай болсон байсан гэх юм уу те. Ийм нөхцөл байдал ингэндээ тэгэндээ гэдэг. Тэгээд чи нөгөө нэг жоохон том болоод одоо ингээд ойлгонгууд бас нэг тийм айхтар жишээлтэй зүйл бас нэг бодогдож байна тий. Гэтэ яг нэг одоо бодонгууд ийм юм шиг байгаа юм. Нэг тийм сүртэй санагдахгүй байгаа ч гэсэн тий. Тухайд бол нэг айгүй амар байсан. Тийм додоон цохион ингээл тэгэл юм
Юу царайтай. Тэр энэ юунд ашигтай юм одоо бүр ботход тэр нь тэрийг юу гэж боддог вэ? Тэр хүүхд одоо нэг ганц пүүз ч юм уу юу авлаа гэдэг тэр амьдралын асуудлаа шийдэж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Одоо мэдгүй одоо тэр хүмүүс би тэгж л бодож тэр хүмүүс хийх юмгүй байсан юм байна те. Одоо сайн чиглүүлж өгөөгүй байсан юм байна ч юм уу. А гэтэл нөгөө нэг хөгжмийн дугууланд явдаг хүүхд болол хаа ээжлүүд дугуул руу ороод нөгөө хүүхд чи одоо хөгжмөд авцаар агаал лаг болол одоо энэ манай найз ш тусын филармонд ингээл тоглоал байж юм те. Тэр бол гэрээсээ гардаг хүүхд байсан. Гэтэл одоо ингээл лаг гоё явж. Гэтэл одоо эцэг эхийн оролцоо тэр хүүхдүүд жоохон сул байсан юм болов уу? Зөв чиглүүлж чадаагүй байсан юм болов уу? Авьяас нээж олж чадаагүй байсан. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь тэр зүйл аяга гоё сонирхолтой санагдаад нэг амжиргаагаа дээшлэх гээд байгаа ч юм биш. Тэр нэг эр хүний proud авдаг байсан юм шиг те. Бустас дээр бичлаа гэдэг нэг тийм хятад мэдрэмж. Одоо бид нар ч гэсэн Facebook-ээр ингэдэг штэ. Нэг юм хүмүүсийг ингэ үлдэхгүй дийдэг гэх юм уу. Тэр ч гэсэндээ яг үндэ бидний юм нэг би ч арай ийм бишээ ч юм нэг жижиг эгоны тоглолт яваад байгаа юм л да. Хүний сэтгэлзээ одоо нэг юм би ийм биш би энэс арай дээр гэж бодож байгаа болохоор жижигэн ч гэсэн таашаал аваад тэгээд одоо хүн шоолж ширлж энэ нэг мундар юм хатаа. Жижигэн эго яг тэрнтэй адилхан тэр хүүхдүүд ч гэсэндээ тэр тухайн үед жижигэн эгонуудаа тий би бусдаас илүү яг тэгэхээр мэдээж тэр гадуур дээрэн томол хийгээд сургууль соёлтой явахгүй байгаа хүүхд бол хичээл дээр очиод мэдээж агшаа чирэгдэн шүү дээ тий тэр дутуу хоцроод байгаа мэдрэмжээ бодомжнаас олж авах гэж одоо хичээдэг байсан хүүхдүүд юм байна тий ингээд том болчихсон юм байна. Тэгээ би том болчиход ингэж ойлгосон. Одоо л нэг асуудал биш юм байна шүү дээ чи. Тэгснэ үгүй шүү дээ. Гэхдээ надад тухайн үед бол амар байсан шүү дээ. Гиснэ дараа нь нөгөө энэ чи яг нөгөө нэг эцэг эхчүүдийн юу сүртэй юм гэж хэлдэг үү? Эндээс яг үүсэлт энэ сэтгэлзүүнээс үүдэлтэй юм байна. Бидний хувьд энэ сүртэй биш байж болох ч тэр амьдрал үзээгүй амстай хүүхдийн хувьд таачдаг шүү дээ. Стресс хог. Тэгээд энэ дээр нэг ийм зүйл анзаардаг л да. Дээрлэхэлт дээр төлж байгаа хүүхд чинь бол айгүй тийм хүн санагдаж байгаа шүү дээ. Тухайлбал одоо манай дээр ч одоо ийм асуудлууд ирэх юм л да. Араас нь хүүхд ингээд балаараа ингээд найзаа нэг тест өгүүлж явах шалгалтын дээр туслаач аль нь бэ гэх нэг чинь ингээд яг айгүй тийм хэцүү санагдаад тэгэл ээж авдаа шалгалтын дээр арын уу татгаад юу ч хийж өгөхгүй байсан. Тэгэл тэнгуут нь маргааш нь аав ч юм уу ээж ч юм уу очоод юу болсныг одоо ингээд яахгүй хүүхдийнхээ үгээр явж чангуудаа нөгөө хүүхдийн зодчих байгаа. За нөгөө хүүхд нь ёо нийгмийн ажилтны асуудал ингээд бодоод тэр сургууль би явахгүй айж байна гэл ингээл те. Тэр нэг хүүхд ингээд асуудлаа ингээд шийдэж байгаа энэ орон зайд нь ээж аауд нь өөрийн ухаангүйгээр явж ороод асуудлыг бүр тэрхэн зур хүүхд найс нь чам туслана түр байж гараа гэдэл ингээл шийдвэрэл найзаа туслаад ингээл эрг нөлөө үүсгэхэд ээж аав нь явж байгаа нөгөө асуудлуудыг бүр ангийн асуудал, сургуулийн асуудал, баг улсын асуудал юм шиг болгоод ингээд хөндрүүлээ хайчдаг те. Тэр хүн дөнгөж өөрийгөө илэрхийлж сууж байгаа. Тэр үед нөө анхааралгүй сонсоод тэгээд нөгөө л одоо миний хүүхдийн зөв, бусдын хүүхдийн буруу гэдэг бас нэг тийм ойлголт яваад байна уу гэж харж байгаа. Тийм шүү дээ. Сайхан ч гэсэн нэг тийм нэг бас бичлэг яваад байсан шүү дээ. Аав нь очиод нөгөө нэг бас нэг юм нэг ойлголцсон хүүхдийг очиод аав нь ингэж очив. Тэр юм үс. Тэгээд хүүхдээ хамгаалах нь зөвлөлтөө гэхдээ яагаад ийм байдлаар гэж те хүүхд нь гол нь харж байгаа байхгүй. Бид нар одоо нөгөө нэг тунгалаг тамирыг гээд кинон дээр энэ одоо найруулагч яг энэ африс биш энэ нөгөө нэг одоо метафорыг үзүүлдэг байхгүй бид нар. Илээр биш далдаар үзүүлдэг. Хүүхдүүд чи харж байгаа шүү гэдэг үзүүлдэг. Яадаг гэсэн чинь нөгөө нэг хонгор пүүсүүл рүүгээ шилэн сайр олныг улгаа эцээ явж иддэг те. Тэгээ нөгөө анхаарал нэгэ захиур төмөр дээр очиж чинь захиур төмөр аргалаад оюу цагтааг нь явуулсан дээр хэлдэг. Өмнөд чи ингэж болохгүй шүү дээ. Яаж байгаа юм гэсчгүй. Аа би таныг дөөрөөж шүү дээ гэдэг. Шилэн сайр болмоор алтаа туугаа явж юм биш юм ч юм уу тий. Тэгээд ингээд захиур төмөр нэг сонирн бодол. Чи одоо энэ үед ингэж болохгүй. Тэр үед бол одоо юу гэдгийг инкесээр харахгүй байсан тий. Одоо эн чинь одоо юу гэдгийг улаанууд ороод ирц тий. Дардын намын зэсгтээ олц бид ингэж болохгүй гэдэг ингэж ангууд хонгороо сонсохгүй. Тэгээд захиур төмөр нэг сонир царайлаад өгдөг. Энд чинь яг тэр баг. Одоо энэ хүүхэд аав нь хүүхдээ өмөрөөд очиод зодож байгаа хүн ч гэсэн адилгаагүй тийм яг л бүх асуудлыг нударгаар шийддэг бүх л юм болж байна. Хүн гэдэг чинь яг нэг өдөр ухаардаг баг. Хүүхдээ хүмүүжүүлэх гээд бит. Хүүхдээ хүмүүжүүлэхэд битгий яар гэдэг байгаа шүү дээ. Эхлээ өөрийгөө хүмүүжүүлэхтэй анхаараа гэдэг. Тэгээ тэн дээр ингээд бид ингээд нэг цагдаагийн байгууллагууд ингээд жилд ингээд нэг удаа, хоёр удаа ч юм уу нийт таалганы томоохон хэмжээ хийдэг л дээ.
Тэгээд нэг танилмал над руу уцтаад байсан. Манай хөө ингээ цагтаа болно гинэ. Ингээл. Тэгээд нээлт хаалганы өдөр болж байгаа явуулчих гэдэг. Тэгээд ирсэн чинь хамгийн ихний үг бол тэр хүүхд ингээ сургууль төгссөн. 20 одоо 2 3 настай юм уу те. Натаа ихний харилцсан үг бол манай аав тань руу ярьсан уу гэдэг үг байсан л да. Тэгээд ингээд одоо хүүхдөө цэцэрлэгт хөдөлж очдог шүү дээ те. Ахаад нэг ажлын байранд ингээд нас бие хүрсэн үний ахаад аав нь хөтлөд явах хэрэгтэй юу те. Насаар нь ингээд өмөрч чадахгүй шүү дээ те. Тэр энэ дээр бас нэг юм дээр ингээд нийгэмд ингээд харилцаад хүн өөрийгөө олохгүй явж яхад нь ээж аав нь өмөрөөл явж ороод тэр хүүхч бас өөрийн гэсэн өгдөл одоо хүч чадал бий шүү дээ. Тэгээ сургууль диплома барьчихсан те. Нэг үнтэй харилцаагаа тогтоогоо те. Хэрвээ ажлын байран дээр асуудал гарвал ээж аав нь дахиад ирээд өмөрөх хэрэгтэй юу те. Тэгээд тийм зүйлийг бодоод явж те. Нэг нээлттэй хаалганы өдрөлөг дээр хүмүүстэй уулзаад хүсэлтүүдийг ялгадаг л да. Ялгаад байхдаа тэр хүүхдийн юу бол хүсэл бол ширээн дээр үлдээд үлдсэн. А бусад хүүхдүүд бол хүний нөөц рүү шилжээд ингээд хүсэл мөрөөдлөө биелүүлэл явж исэн. Тэр зарим үед ээж аваад хит их тослох гэж хичээж байгаад хүүхдээ ирээдүг бас яачдаг юм байна да гэж бас анзаарч тэнд бодож байлаа би. Тий одоо нэг юм наснд одоо насны проблем гэж хүүхдүүдэд байгаа. Насны асуудал, насны одоо үнийгээд байгаа насны сорилж байгаа. Одоо 1-р ангийн хүүхдээ жишээлбэл бид нэг сорилт сургах одоо нэг шээ хамгаалах ёстой. Гэхдээ бас тэр хүүхдийг сургах ёстой. Жижигхэн хэмжээний тэр хүүхдэд сорил байх ёстой. 1-р ангийн хүүхэд ядаглаад аав ээж нь одооноос эхлээд хувцсыг чинь өмсөж өгвээ. Чи сэтгэл хүүхэд биш боллоо. 30-ын сэрүүлэг дууссан болов аав нь очиж цай бэлтжих хооронд чи дэркогоо өөрөө өмсөд 0 орж бүсийг норгоод гараад ир. Самж чадахгүй маа гэхэд ядаж норгоод гараад ир. Чамаа 2-р ангид ороход чинь яаж бүсээ богдлаар жишээлбэл зааж өгч. Ингээд нэг юм насны хамгаалах сэдв байна. Жишээлбэл одоо бид нар 1-р ангийн хүүхдийг шууд байгалийн сорилттой танилцгээд тэ хүн бол өөрөө суралцгээд шууд өглөө хөтөнгөөгөө гаргаж чадахгүй. Гэхдээ тэр хүүхдийг жижиг хэмжээ суралцдаг. За 6-р ангийн хүүхэд жишээлбэл өөрөө сургуультай явах хэмжээний байгаа бол тэр хүүхдэд яаж аюулгүй явах вэ чи тэр зүйлийг хэрэгтэй. Сургуулийн дээрлэхтэй очин таавал яах хэвтэй ийм зүйлийг зарим нэг асуудлыг нь өөрөө зохицуул гэдэг хэрэгтэй. Одоо таны хийсэн жишээн дээр бас яг тийм л баггүй. Өөрөө эхлээд очиод уулзаад үзэл гэж аав нь бол их хэвтэйсэн баггүй те. Уул нь аав нь яри гэдэг чинь бүр атсны сонголт байхгүй юу? Болохгүй ярих хэрэгтэй байхгүй тэр үг. Эхлээд ямар ч тач минийхөө очиод хүн тийч ядч хүн хайх эрдэм сурах нь шүү дээ. Тэр дан хаана вэ гэдэг тэр хүмүүсээс нэг хэвтэйг асуулах юм байна. Сайн байна уу? Мэдлэх нь байна. Хаанаас эхэлж ярих хэрэгтэй мэдэх нь байна. Ингээд тэгэхгүй бол аав нь ингээд бүх юм тавьчлаад гэсэн байгаа тийм. Тэр үг одоо би одоо энийг бүжиг юмсаа тэгж хэл. Манай аав яг намайг бас тэгж өсгсөн гэх юм уу? Яг л тэгж бодоод байгаа юм. Тэгэхээр ингээл энэ чинь тийм шүү, тэр чинь юм шүү. Зарим үед бол ингээд ангийнхаа хүүхдтэй за ингээд 1-р ангиас найдалсан хүүхдтэй муудалцаад анги татраа зодолдоод тэгээд ингээд асуудал үүсэхгүй. Тэгээд асуудал үүсээд тэгээд хоёр найз бол эвлэрчиж байгаа. Тэгээд эргэж ирээд ингээд чи яасан бэ? Ингээд тэгээд чи бимбатагаа зодолдож байгаа юм уу? Тоо юм байна шүү дээ. Тэгээ яасан? Тэгээд би тэр эвлэрсэн. Гэдэг чи намайг тэр асуудлыг ингээл нэг урдаар ороод яана. Гэтэл аав минь намайг тэр хороолт амьдэрдэг байсан болохоор ер нь бол 6-7 дугаар анги хүртэл хагас тааж явсан. Гараачны хавтар. Ингээ аав ээж гэдэгтэй. Тэгээ одоо тэгээд бас нэг өдөр найзтайгаа бас ингээд каратегийн жилөө яагаад ч хэлээд байна. Би ч болхийд байна шүү дээ. Чи 11-р ангид орсон байлгүй. 11-р ангийн хүүхэд болчиход байдаг. Аавндаа би ч 10-р анги дээр баах хүүхдүүд золбоо байлдул зодуулаад огш амжилт нөгөө болчихсан. Зүтгэд нь орсон. 11-р анги болсон ч аав нь араас нь дарж яваад яах 11-р анги ангийнхантайгаа ганцаа каратег гэсэн чи аав тагаа гэсэн чи нэг ганц явж хөөе тэр юу явж ш тараа утаах явж тараа гэд манай анги хүүхдүүд би ингээ харсч аав надаас амхандаа зугатаж байгаа булан тавиад араас нь тавиад харсч аав дотор эмэгтэй нэг дотор хувцсан дэлгүүр дотор орсон. Юу ч байгаа гэж. Юу үзээ. Тэгээд аав ээжүүдээ санаа зовол дуусахгүй шүү дээ. Аав ээжүүдээ санаа зовол дуусахгүй. Тэгээд
Тэнгүүд чинь нөгөө нэг насны проблем санаа зовлоод эхлэх гэдэг чинь. Одоо ч гэсэн 30 50 гол байж байдаг. Хожиг бүгдийг юу гэсэн. Тэвэж хэлэхгүй тийм. Илгэний гепатитийн вакцин 96 оноос хойш тарьсан шүү. Чи вакцингүй явж байгаа нөхөр шүү. Санаа зовлоод л тэгэхээр энийг үсэж байгаа хэцэг юу гэдэг вэ? Бид нар бодлыг контролдож чадахгүй. Гэхдээ бодлыг ажиж чадна гэдэг байгаа шүү дээ. Бодлыг зогсоож чадахгүй ирнэ. Би юу бодоод байна? Энэ бодол минь хаашаа хүргэх вэ гэдгийг анзаарч чадна гэдэг байгаа. Тэгэхээр энэ үсэж байгаа хэцэг та хүүхдтэй санаа зовхоо зогсоож чадахгүй. Гэхдээ аль наснд нь яаж санаа зовх вэ гэдгийг харин зохицуулж чадах байхгүй тийм. Яаж ирүүлээ? Яаж гоёор тийм. Нэг хүүхдийн санаа зовж байгаа нэгдэхээр ингээд бус руу алдаад ах нь хэцүү л тийм. Хоббитыг үзтгэлтэй их сонирхолтой хөгжилтэй гой санагддаг. Сэтгэлүүдийг уншиж байхад үүнд нэгээд их юм алга байна. Яриан дундаа айгүй тийм хараалын үг хэлж байна. Үүнийг хүүхэд үзэж байна. Айгүй тийм сүрэг сэтгэлүүд бас ингэ анзаарэгдэж байсан. Энэ талаар ямар вэ? За энэ талаар болохоор юу яасан? Энэ бочоод байгаа л да. Нөгөө талаас харангуй таны тэгээд чинь хүүхдүүд үзэж байгаа шүү. Хүүхдүүд энэ шүү гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэр сошиал медиа платформ ч нөгөө хүүхдүүдэд зориулагдаагүй орчин байгаад байдаг. Хараал доромжлол гэдэг зүйл чинь болохоор хүний нэг сэтгэл зүйнээс гарч ирж байгаа асуудал ч байна. Ээжүүд хүүхдээ загнах үедээ бас тэр үгнүүдийг хэрглэж байна уу гэдэг бас нэг зүйл. Аавууд бас нэг асуудал, очных асуудал, үеийнгийн асуудал бас байх хэрэгтэй. ТП гэж хараадаг аав ээж бол нэг бас айгүй ховор байгаалах л та. Хүмүүс ээж л гэдэг чинь. Тэгтээ яг бас цөөхөн байх. Тэрнийг орчноос их сууж байгаа гэж боддог. Тэгээд орчин гэдэг чинь одоо энэ нөгөө сошиал медиа орж ийн, захим орчин орж ийн. Бидний энэ иргэн тойрон хүрээлэн орж байгаа орчиж байгаа. Тэгээд энэ хоёр дээр амар их орж. Тэгээд нэг юм хүн комеди үзээд байгаа юм шиг. Яг үндэ бол 10 настай хүүхэд бидний комеди үзэгээ хийнэхгүй шүү дээ. Тэрэн дээр чинь бид 30 настай хүмүүсийн асуудал ярьдаг шүү дээ. Тэ? Манай бата гэдэг үстэй. Баруун дохиогоо бидний оронд баруун дохио өгөхөөр баруун ирэх гэж байна гэсэн үг. Тэгээд зам тавьж өгдөг. Манай Монгол оронд баруун дохио өгөх юм бол хинч зам тавьж өгөхгүй. Ягаад гэвэл дохио өгч юм бол чамд баруун ирэх гэж байгаа мэдчихэв. Түн гэж байгаа шууд ирдэг болохоор тэр гэж үгүй. Энийг ойр сонирхож удаан үзэхгүй шүү дээ. Машин яриад шууд алхсан жишээлбэл дараагийнхаа юмыг үзнэ. Тэгэхээр нэг комедигоос хүүхд хараа суугаад байгаа биш үү? Тэгээ өөртөө хүмүүс юм зурсуудад байгаа л та. Гэхдээ бид нар одоо юу гэх юм? Байнга мөхөд хүүхдүүдэд та хамгаалж чадахгүй. Би одоо жишээлбэл хүүхдүүдийн сошиал медиагийн одоо манай хүүхдүүд Roblox айгуух тоглодог. Тэгээ Roblox чинь нэг шууд юм нэг паблик чат гэдэг учраас хүүхдүүдтэй юм паблик чат хийдэг. Тэрнийг нь бас давхар нэг зүгээр хинтээ найз болж ямар чат байж юм гэдэг шалгадаг. Бусны хэрэглээнийхэн тал дээр болохоор аюулаг ойлголцсон гэх юм уу. Тэгээ би одоо нэг ингэж сүүлийн эцэг эхчүүд уцал муутай гэдэг. Уцаа байл. Угаасаа дээд үеийнх нь нэг шинэ юм угаасаа тавьчих. Нэг кинонд ирсэн гарч байгаа тэр рок залуучуудыг хатсан дотор. Энэ хэдэн нийгмийн хог шаанууд гэдэг. Гэтэл одоо Монголын рок хөгжимч сэлээд үгээд өндөр хөвсөлтэй хүмүүс гэдэг чинь яг үндэ бол тийм. Одоо тэгэл манай X-ийн 100 сонсдог дуу. Тэгээд хацал метал сонсдог ч гэсэн тийм. Адны шиг хамгаалах хууль, спей хийлгэх тийм лоббийн засал хийлгэх хууль ингээл асаараа тэр адны эрхийн төлөв тэнцэж байгаа юм тийм. Энэ мэтчлэн харагдах шиг ингээ наагур ингээ хөшгөө байдаг. Яг үнтэй ажиллах одоо ингээ хүүхдүүдийг утсыг юм би бол нэг хүсдэггүй. Яагаад гэвэл орчлон хороо угаасаа хөвсөл явагдаа тийм. Ирээдүйн технологи ингээ явагдаа тийм. Тэгэхээр энэ бид нар хүүхдүүдэд харин итгэх шиг сургаж авахгүй бол манай цаашлаа Монгол орн жоохон хоцорч магадгүй. Таны үр хүүхэд бас. Яг хаа заавал хоцрох, заавал бусдтай уулзаж тэнцэлдэж юм байдрээс нь авах. Гэхдээ энэ дижитал гэсэн энэ 90 жоохон ч гэсэн бас нэг юм дижитал чадaltaй байх хэрэгтэй байна. Манай кино маш хилдэг байсан. Ихтэй битгээс салгадаг шүү дээ. Ихтэй манай багш бол ир хүн болсон шүү биднийг удаа санаж авдаг гэсэн. Та нар нэг гэрээсээ эндүүг засчих чаддгүй нэг ир хүн гараад ирвдээ. Та нар охтууд яг хөө тэнд шүүс удаа хэлэхэд байж. Өнөөдөр хэдүүлээ шал өөр юм юм манай багш нар тийм залгуурны хоёр туйл мөл
Техник биелэх солиулж мөлүүлдэг тийм юм хийдэг байсан. Лент гэдэг юм даа лентээ татаад байгаа юм бэ? Хайчлаач тусан суны штэ наадах чи бэртач юм шиг гэх юм амар заримдээ. Гадлаад багш нь лент нахыг заадаг. Югдах чи юм дээрүүд ч гэсэн юм технологи байгаагүй шүү дээ. Эндүү байгаагүй шүү дээ, тэ. Ингээд төмөрн дотор үнсээ хийж байгаа ч юм уу. Скол халуус усаар ингээд эндүүддэг байсан. Ингээд одоо очиж өөр болчиход шүү дээ. Багш бидээс зургасан байгаа шүү дээ, тэ. Эндүүний биелэх яцэл фокс зургасан. Тэр шиг ирээдүйд асуудал болох юм бол би ядаж бүгдээ өмнө бац зогсох багш юм зааж өгсөн, тэ. Лан кабельний 8 утсыг дараалал нь тавьчихдаг. Тэгээд лан салчдаг бол өөрөө тастаад лангаа залгачдаг баг. Тэр чинь жижигхэн юм баггүй юм чинь. Энийг сурдаг байх хэрэгтэй. Би хүүхдээ болохоор яаж байгаа гэхээр хэтрүүлж болох уу? Уцаа бойл гэж хэлэхэд орон хүүхдтэй би нэг цагийн хуваарлтын талаар зааж өгсөн. За одоо хамт 12 цаг байна тий. Биш ээ 24 цаг байна тий. Бидний эдд нь ингээд унтаж өнгөрөө. Эдд нь бидний кино, эдд нь кино, эдд нь хичээл хийх юм байна. За энэ бол чиний чөлөө цаг. За чи ингээд бүх чөлөө цагаар Roblox-д зориулвал яах вэ? Тий? Яах юм? Хүүхд мэдэхгүй шүү дээ. Бид шиг ингээд ирээдүйд тооцоолох тэгээд хийх юм байх. Хүүхдтэй тэнийг нь харин өмнөөс нь хийлж өгч байгаа. За чи ингээд үлдсэн чөлөөт 6 цаг дотроо 6 цаг Roblox тоглох юм бол ингээд хуу удаан суул яах вэ? Энэ юм. Мороо сууц муу бүх юм дээр гэр бүлийн уур амьсгал юм бол аав ээж нь хоёр охиноос ан аав ээж хоёр нь чамтай хамт энэ хамтаа зүтүби хоёр гарцсан байна шүү дээ. Энийг хамт үзмээр шүү дээ. Чиний дуртай хүүхдээ аав ээж хоёр нь ч гэсэн болоогүй хүүхд хийгээр байгаа. Тэр одоо ч гэсэн анимаш үзмээр байна. Аав ээжтэй гоё анимаш үзлэх гэдэг. Аав ээжтэйгээ дараа нь ингээл та энэ гоё гэр бүлийн тоглоом ярьж ярилцдаг гэр бүлийн төлөө гоё нэг тоглоё л доо. Яг энэ мэтчлэн чи ингээд цагаа гоё хуваарлах юм шүү дээ. Дахиад нэг илүү цаг гарах юм бол яах вэ? Дахиад шинэ юм гоё сурах. Гитаранда би болол тийж миний охин чи амьдрал юу ч тохиолдсон хөгжмөдөө нэг цаг зарцуулаарэ. Ийм санагдаад байна. За мэдээж явахдаа завгүй ээж аав зөндөө байж байгаа тий. Завгүйч байж байгаа. За мэдээж хуурай хөдөлмөр эхэлдэг тий. Гэрээсээ ажилладаг ч юм уу тий. Янз бүрийн хүмүүс ингэ байдаг. Сүүлийн жилүүдэд явахдаа боловсрол бол ингээд одоо ирээдүйд талах тий. Олж идэх болох. Бид нэр одоо маслаа талах гэдэг юм уу? Талах гэдэг юм уу? Сууж байх юм уу тий. Босрол гэдэг. Ёо боловсрол чадвар гэдэг зүйл тий. Тэгэхээр яг энэ рүү ээж аваад маш их анхаарад нөгөө талдаа хүүхдээ нэг хүн байх тий. Хүн байх, хүнлэг байх. Энэ зан чанарыг нэг үлгэрлэж нэг харуулдаг штэ тий. Энэ зүйл дээр бас алдаад байгаа юм болоо гэж бас анзаарах. Одоо бид нар нэг гинтэргийн шалтгаан нөхцөл дээр сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд энэ дээрээс алдаад байна уу да гэдэг те найз нөхдөс болоод те орчин тэгэл янз бүрийн шалтгаан нөхцөл байна л да те. Энэ дээрээс залуу ээж одоо маш их анхаарах хэрэгтэй юм шиг би бодож явдаг. Тий одоо за энэ бас миний л бодол шүү. Хүмүүс ингэж нэг амар юм тулглаа заа зүйлээ. Энэ бол яг бас хүн болгоом өөрсдөө бас санаа зарим зүйл ч юм шиг. Тэгээ өөрөөсөө хөгжөөд явах хэрэгтэй. Гэтэл нэрээ яалтчгүй шахуулж өссөн. Ил маск шахаг бол яах вэ? Тэгээ одоо энэ солонгосчууд ч бас нэг бар ээж нар гээд алдартай шүү дээ. Хүүхдүүдээ хідэн дугууланд явуулж байгаа. Айгүй төлөвлөлтөө хамтны хүүхдүүдтэй шүү дээ. Манайх 3 дугууланд явдаг. 4 дугуул. Манайх 5 явдаг. Өсөлтөнд хүүхдүүд нөх. За хохироод авч явах уу? Яг үүндээ тэд нар цөөхөн хувийн тийм аа нөгөө талд бас хичээл сургууль завсагдсан хүүхэд солонгос бас байж л байгаа шүү дээ. Нөгөө талд алтан дундаж те над чиг эх орны алтан гурыг алгаад тасаад авдаг нэг нөхөр бас байгаа шүү дээ. Тэр мөрнийг одоо ингээд дөрөөл ингээд байж байгаа. Гэтэл чиг яг давхаргаар ингээд байж байгаа. Тэгээ мундаг боловсрол өссөн хүмүүс нь дахиад ингээд мундаг ирээдүйд бодсон хүчин болоод дэшигээ ингээд гараа явж байна. Алтан дундаж нөхдүүд нь ажил үйлгийн хамт байгаа тушаал аваад ингээд сайхан гүйцэтгэхэд явж байна те. Ингээд энэ хорооч юу гэх юм бүх хүн төгсөхөөс ал бөгөөмөл ингээд тэр яс нэг ахтар тэгж бурагддаг. Харин тэр нөгөө нэг шахаж байгаа хүүхдүүд нь сайхан өрөөдөг гэх юм уу? Тэр хүүхдийн нэг ахтар шахтгүй. Аминдаа бол тэгээ багш нар нь ч бас мэддэг. Гэтэ хаа нөгөө нэг хүүхдтэй би юу сургадаг вэ гэхээр дүн болно. Үнгийн төлөв битгий. Зүгээр хариуцлагатай. Багш чинь чам энэ даалгаврыг чиний одоо зураг нэгдүгээр ангийн хүүхэд яг ийм даалгаврыг аваа би ятаад би яаж 2 хуудас аваа усыг бичих юм бэ гэлтэй хүүхэд одоо чинь
Гүй миний охин чинь нэгдүгээр ангийн хүүхдээ чинь танаа багш чинь ингээд олон жил нэг чаддаг болоод өгсөн байгаа тийм. Хоёлаа ямар тач зөв ч вэ буруу ч вэ зөв зурсан ч вэ буруу зурсан ч вэ багштай ямар тач нэг зүйлийг өгөх ёстой. Яг хүүхдээ нөгөө нэг онц аваараа гэж хэлэхгүй зүгээр цагийн энийг цагт нь хийгээрэй л гэж одоо багаас нэгдүгээр ангисэн сургалтаа. Том ч зурдаг. Би ч одоо 3 хүүхэдтэй. Том маань 12 үж гин. Дунд голынхан маань 7 үж гин. Баг маань 4 үж гин. Тэгэнгүүт их чи нөгөө нэг тэгээд сургацсан чинь их амар байгаа гэх юм уу? Тэгэнгүүт олон хүүхэдтэй хүмүүсийн үйл бас нэгтгэгчл амар юм байл шүү тий. Хамгийн томыг их сайн сурах чаа. Яг дөөрээд гин гэх юм уу? Бас яг л дөөрөөгаал тий. Одоо жишээлбэл нөгөө баг охиноо кампусаас гарах гад 2 настай байх. Шаа 8 настай байх чинь. Чи минах чинь 2 настай. Баг чинь бүр хамгийн эрт гарсан рекорд эзэмсэн 2 хичээсээ. Яасан гэсэн чинь нөгөө нэг кампусаас гарах гад Ашанк ингээд тавьсан чинь. Хоёр их чинь залхуурч лагер дээр зүгээр. Лагер дээр болохоор хоёр их чинь залхуураа зүгээр нөгөө бүгд Ашанк шиг дангууд нөгөө чинь яг харж байгаа. Яг их чинь гэдэг үгээд их чинь яаж босч ийн, яаж тэркогоо татчих ийн, яг ижлэхэн дөрэж байгаа. Тэгээд яг тэрнийг анзаараад тэгээд яг амар хурдан гацсан. Тэрнүүд би яг за энийг ихэд томын яг гоё яг цаашаа ингээд болчихд юм байна да. Аль болох бие бинийгээ ингээл гэр бүлүүд бие бинийгээ дэмжээл, туслаад, өнгөлөөл тэгээд энэ амьдралыг яаж чихэр шиг гоё болгох юм те. Тэгээд чихэр шиг гоё болж явах давс шиг үйл явдал ч өдөр тохион шүү дээ. Энэ залуугийн төлөөлөл ингээд залуу гэр бүлүүдтэй амьдралын бас үнэт зүйл анхаарах те. Би ингээд амьдарч байна. Та нар яаж байна? Хай сон сайхан юу байна те. Ингээд ярилцах сайхан шүү дээ. Тэгээд ингээд таныг урьлаа нээлттэй ингээд аягүй сайхан ярилцсанд танд маш их баярлалаа. Тэгээ үзэж та бүхэнд энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Таны хүүхдийг хүмүүжүүлэхэд тэр удамжны бүх хүн оролцдог шүү. Хүн болгон хүүхдийн зөв байгаарай гэсэн үгээр энэхүү подкастаа дуусгаж байна. Та бүхний ажил амжилт хүсье. Баярлалаа.